За бүгдний өдрийн мэндийг хүргэе. За энэ видеонд би IELTS шалгалтын writing хэсгийн opinion хэсгийг хэрхэн бичих талаар монгол хэл дээр би заавар өгье. За тэгэхээр IELTS opinion хэсэг бичихэд бол эхлээд би зөвлөх зүйл бол заавалчгүй B2 төвшөнд хүрсэн хэсгийг шалгаарай. Олон тестүүд бол байгаа. За тэгэхээр сургалтанд явж байгаа, эсвэл хуваараа бэлтэж байгаа бол заавалчгүй B2-ыг авсан тохиолдолд бичиж эхлэх юм бол олон зүйл дээр амар байх болно шүү гэж би тандаа зөвлөдөг юм аа. За тэгвэл бэлтгэл ажил B2 төвшөндөө хүрсэн бод эхлэе. За хамгийн ихний зүйл бол IELTS opinion essay бичихдээ эхлээд таних хэрэгтэй гэсэн үг. Өөр төрлийн essay opinion essay гэж биччих юм бол буруу төрлийн essay бичих алдаа байдаг болохоор яаж таних вэ гэвэл эдгээр асуултууд байх хэрэгтэй байдаг. Do you agree or disagree? Do you agree? What do you think? To what extent do you agree? To what extent do you agree or disagree? What's your opinion? Гэх мэтийн асуулт хэллэгүүд орсон байх юм бол энэ бол яалтчгүй opinion essay байна гэж бодож байна гэсэн. Жишээг харъя л да хэдүүлээ. Advances in technology and automation have reduced the need for manual labor. Therefore, working hours should be reduced. За, технологи болоод автоматжуулалт нь болохоор биеийн хөдөлмөрийг бол бууруулсан. Тиймээс ажиллах цагийг ч гэсэн бууруулах хэрэгтэй. Чи үүнтэй хэрэг санал нийлж байна вэ? Гэх мэтийн асуултууд бол гарч ирдэг. За хэдүүлээ энэ сэдв дээр хамтдаа хэрхэн opinion-ээс бичих талаар сурцгаая. Би өөрийнхөө арга техникүүдийг бас хуваалцаад явах болно. За сэдв мэ. In many countries nowadays, consumers can go to supermarkets and buy food produced all over the world. За дэлхийн олон улсуудад болохоор хэрэглэгч нар супермаркет руу яваад энэ тентхийн улсуудын хүнсийг авах боломжтой болсон. Do you think this is a positive or negative development? Чи үүнийг эерэг эсвэл сөрөг гэж бодож байна уу? За энэ дээр ихэд бичиж эхлэе хэдүүлээ. За бичиж эхлэхээс өмнө болохоор ихэнх хүмүүсийн гаргацдаг түгээмэл алдаануудыг хамтдаа харцгаая. Түгээмэл алдаа шууд бичиж эхлэх. Буюу writing without thinking. Шууд бичиж эхлэх юм бол хамгийн өнөхөд унах зүйл бол эмэгт замбраагүй зохион байгуулалтгүй бичих мөн хэрэглэх үгүүдэд бодохгүй байх гэсэн бай. Тийм болохоор эхлээд заавалчгүй бичихээс өмнө сайн бодож төлөвлөснийхөө эцэст бичих юм бол удах юм шиг санагдаж байгаа ч гэсэн цагтаа мөн дуусгаж чадна, мөн эсээгээ эмх зэгцтэй бичиж чадна шүү. Хоёрдугаар өөрийн бодлоо илэрхийлэхгүй байх. Буюу not clearly expressing your own opinion. За өөрийн бодлоо илэрхийлэхгүй байх гэдэг нь юу гэсэн юм бэ гэх юм бол маш олон эсээ бичиж байгаа одоо айц өгж байгаа хүмүүс маань бусад хүмүүсийн бодлыг илэрхийлдэг. Гэтэл өөрийнхөө бодол нь яг юу юм бэ гэдгийг ялгаж харахад хэцүү байдаг болохоор энэ дээрээс маш олон хүмүүс оноо алддаг байгаа. За тэгэхээр би энэ дээрээс буруу бичсэн хүмүүсүүдийн жишээнүүдийг бол харуулахгүй тэрэн дээр та бүхэн хүсэх юм бол тусад нь видео хийж болно. Энэ дээр бол зөвхөн opinion essay буюу бодол илэрхийлэх хэсгийг хэрхэн бичих тухай зааврыг өгөх болно. За 3 дугаар гаргад түгээмэл алдаа бол сэдвийн хоёр талтай санал нийлэх. За ерөнхийдөө та nice guy байгаад аль талыг би бодож үзсэн шүү гэдгийг харуулахын тулд аль талын санал нийлж бичиж байгаа бас магадгүй тийм бичих шаардлага бол өөр төрлийн эссэн дээр бол гарч ирдэг. Ялангуяа discussion төрлийн эссэн дээр гарч ирдэг. Харин opinion төрлийн эссэн дээр бол өөрийнхөө бодлыг дэмжиж байна гэж байгаа бол дэмжиж байгаа талаагаа л бич. Дэмжихгүй гэж байгаа бол дэмжихгүй талаа л бич. Эсвэл би заримдаа нийлээд сандрын танал дийлэхгүй байна гэж байж болно. Тэгвэл түүнийг тодорхой бичих хэрэгтэй. Харин нийлж ийн гэчээд нөгөө талыг бичээд болохгүй, нийлэхгүй гэчээд нөгөө тал нь оруулж болохгүй. Энэ бол өөрийн бодлоо сайн илэрхийлж чадахгүй байгаа хүний шинжгээд онох хэвээр. Хэд хувийн жишээг ашиглах. За жишээ ашиглах ёстой гэж ерөнхийдөө олон IELTS багш нар бол заадаг. Би ч гэсэн бас заадаг. Гэхдээ жишээнүүд маань хэд хувийн жишээ байж болохгүй. Жишээлбэл одоо манай эгч тэгдэг, би болохоор тэгж идэг, манай Монгол улсад бол ингэдэг
гэсэн жишээнүүдээс илүүгээр олон улсад мэдээгээр тэнд гарч идэг. Статистик тоо баримтууд байж идэг ч юм уу. Хүн болгоны аль болох мэдээд тийм штэ гэж санал нийлэх жишээнүүдийг сонгохоо анхаараарай. Тэгэхээр одоо жишээ нь Монголын танаа сургуулийн найз чинь ингэдэг тэгдэг гэхээс илүүгээр Elon Musk, Steve Jobs, эсвэл iPhone, Microsoft гэдэг юм хүн болгоны мэддэг тиймэрхүү жишээнүүдийг авах юм бол илүү их хүчтэй, илүү тодорхой эсэ бичиж чаддаг шүү. Дараагийнх нь сэдвээсээ гажих буюу writing points unrelated to your idea. За би энэ төрлийн алдаанд бол хамгийн ихээр ерөөхдөө эсэ засч байхдаа бол харж идэг. Тэгэхээр яагаад вэ гэхээр хүн үнэхээр яг нэг сэдв дотроо баригдаж бичихэд бол ялангуяа сэдвээ санаагаа буруу зохиосон бол хэцүү байдаг. Үгийн тогоо гүйцээх гээд ямар нэг юм бичингүү тэр чинь шал хамааралгүй юм болоод хатуурж өгдөг. Тэгэхээр энэ бол ерөөдөө маш түгээмэл гаргадаг алдаа. Тэгэхээр энэ дээрс та бүхэн анхаараарай. Хэрв та бүхэн хүсэх юм бол бас сэдв дотроо гажихгүйгээр бичих хичээлийг оруулж болно. За хамгийн сүүлийн ерөнхийдөө миний энд оруулсан алдаа бол хангалттай өөрийн үгээр хувирахгүй байх буюу not paraphrasing well enough. За мэдээж хэрэг paraphrase буюу үгээ давтахгүй байх эсвэл өгдсөн асуултыг өөрийнхөө илэрхийлэх гэсэн шаардлагуудыг ол тавьдаг би. Гэхдээ олон үеийнүүд ингээд хараад байхад хангалттай өөрийнхөө хувиргахгүй ганц нэг үгийг сольжоод хувиргасан гэж тооцох гээд байдаг. Энийг нь болох юм бол үгийн тоондоо тооцогдохгүй харин ч оноо хасах шалтгаан болдгоо шүү. За тэгэхээр эдгээр 6 одоо алдаануудыг аль болох зайлсхийж эсээгээ бичихдээ анхаарцгаая. За тэгэхээр хамгийн түрүүлж хийх ёстой зүйл болох юм бол бичиж эхлэхгүй, үгээж бодохгүй юу юм бэ гэхээр энэ асуудал дээр би өөрийнхөө шийдвэрээ гаргах ёстой гэсэн. Эндээ гэхээр надаас асуулт асууж байна. Do you think this is a positive or negative development? Чи үүнийг эерэг гэж бодож байгаа юм уу, сөрөг гэж бодож байгаа юм уу? Тэгэхээр би үүн дээр хамгийн чухлаар өөрийнхөө бодлыг маш их тодорхойгоор илэрхийлэх ёстой гэсэн. Би үүнийг positive гэж бодож байна. Окей. За би ингээд шийдвэрээ эхлээд гаргачих юм бол надад юу чухал юм бэ гэхээр би зөвхөн positive талыг нь бодоход хангалттай гэсэн үг тийм ээ. За тэгээ энийг ингээд гаргацсныхаа дараа одоо би асуулттай холбоотой үгнүүдийг ерөөдөө өөрөө бодож үзнэ. За in many countries nowadays гэсэн энэ асуултан дээр бол ямар үгнүүд нь бол чухал юм бэ гэхээр consumers, supermarket, food all over the world. Эдгээр үгнүүд нь чухал. Тэгэхээр би бэлдэж байх хугацаанд эдгээр үгүүдийг өөрөө илэрхийлэх болох өөр англи үгнүүдийг бодно гэсэн үг. Тийм ээ. Consumer худалдан авагч. За buyer, people, individual, those buying food. За гих мэдтэй хүмүүсүүдийг авч болж байна. Харин супермаркетыг бол би өөрөөр shop, food shops, mall, grocery store гэж толгоонд орж байна. За мэдээж хэрэг энэ лист маань бол төгс биш. Гэхдээ би бичиж явах зураа өөр олон үг бодмооргүй байгаа болохоор үнийг ингэ гаргаж байна гэсэн үг. За food гэх юм бол жоох хэцүү. The vegetables, edibles, food stuff, food items гэх мэт илэрхийлж болно. Бичиж явах зураанаас өөр үг болтох юм бол мөн тэрийг оруулах болно. За ингээд та бүхэн шийдвэрээ гаргацгаад тэгээд ойролцоос үгүүдийг нь бодож дууссан бол санаа хөгжүүлэлтээ хийнэ. Санаа хөгжүүлэлтийг хийхдээ бол ерөнхийдөө B параграф буюу body paragraph-аас эхэлдэг. Тэгэхээр энэ дээр бол ерөнхийдөө хамгийн их хүмүүсийн гацаж удаж яах вэ гэдэг дээрээ бол мэдхээ байж идэг хэсэг. Тийм болохоор би энэ дээр ямар зөвлөгөө хийх хамгийн бичгэд амархан санаагаа болоорой. Айлчлалтанд хэр ухаантай хэр гоё санаа гаргасан гэдгийг чинь бол нэг чухлаар авч үзэхгүй харин санаагаа хэр сайн хөгжүүлсэн бэ бичиг ур чадвар чинь хэр юм бэ гэдгийг ерөнхийдөө харнаа. Тэгэхээр асуулт нь болохоор хүмүүс дэлгүүрлөө ороод олон улсын ингээд хүнсний бүтээгдэхүүн авах боломжтой байна. Болсон байна олон улсуудад. Энд чинь тэгээд сайн зүйл юм уу, муу зүйл юм уу? Би энэ дээр хувьдаа сайн зүйл гэдээ авчихсан. За яагаад сайн юм бэ гэх юм бол төсөөлөн бодох хэрэгтэй. За одоо жишээлбэл ингээд бид нар E-Mart руу орлоо, оргил супермаркет орлоо, номын супермаркет орлоо.
Сансар супермаркет орлоо. Тэгсэн чинь урд нь ингээд тийм ээ жимснүүд нь ингээд Туркээс, Хятадаас ороод ирчихсэн. Махнууд нь болохоор Солонгосоос мөн Австралиас ингээд ороод ирчихсэн байлаа гэж бодъё. Тэгвэл юу нь гоё юм бэ? Тэгэхээр мэдлэгт орж байгаа хамгийн анхны сонголт бол more choices. Илүү олон сонголттой болж, тийм ээ? More choices. Илүү олон зүйлээс сонгож болж байгаа болох юм чинь энэ чинь сайн зүйл гэж бодчих. За ахаад нэг зүйл бодъё л доо. За ингээд олон зүйл ингээд бах юм бол энэ бол арай жоохон үргэлжлүүлээ бодох юм бол би үнийг илүү сайн чанараа сайжрах байх гэж бодож байна. Тэ? За яагаад үгийг би тайлбарлана? Амуу cheaper foods олон өмнөд гарч ирэх юм бол үнэн бас хямдрах байхаа гэж бодож байна. За тэгэхээр би иймэрхүү санаандаа бодсныхаа дараа үүнийгээ одоо хөгжүүлж эхэлнэ гэсэн үг. За жишээл би яагаад more choices гэж бодож байгаа юм бэ гэхээр үүнийгээ тайлбарлах юм бол жишээлбэл тийм ээ tropical fruits ингээд гоё халуун орны жимснүүд meat from distant place өөрөөр улсуудын ингээд махны хүнс ингээд орж ирэх гэх мэт мөн үннээс өөрж гарч ирж байгаа санаа гэх юм бол миний хувьд бол different foods suit different people. Өөр хоолнууд өөр хүмүүст таалагддаг. Тийм ээ? Тэгэхээр махан дуртай хүмүүс байна, Австралийн махан дуртай хүмүүс байна, Монголын махан дуртай хүмүүс байна гэх мэтээр. Дараагийн зүйлдер болох юм бол би ягаад чанар болоод үнэн гэд биднэрт ашигтай болох юм бэ гэвэл business competition will result in better products. За тэгэхээр миний бодлоор бол олон зүйл гарч ирэх юм бол хоорондоо өрсөлдөөнөөсөө болоод сайнууд нь дээш илүү ялна гэж бодож байна. За үүнээсээ болоод үнэн ч гэсэн хямдрах байх гэсэн мэт хамгаалал. За тэгэхээр би иймэрхүү зүйлээ бичснийхаа дараагийн хэсэгт бол интрогоос эхэлж бичнэ. За интро дээр бичих дээр би хоёр элементийн талаар маш сайн бодох хэрэгцээтэй. Юуг сайн бодох хэрэгцээтэй вэ гэхээр мэдээж хэрэг энэ өгөгдөл буюу энэ өгөгдлийг би өөрийнхөө үгээр тайлбарлах хэрэгтэй гэсэн үг. За тэгвэл би энэ дээрээс many countries гэдгийг би various countries гэж авчлаа. За тэгээд өөрөөр supermarket гэдгийг би some places гэдээ авсан. За тэгээд дараагийнх нь болохоор food гэдгийг баг өөрчлөгөө foods болгочихсон. Produced all over the world гэдгийг imported from гэж авчлаа. За тэгэхээр үүнийг болохоор би өөрийнхөөгээр тайлбарлавал it is apparent. За it's apparent гэдэг нь болохоор бусдын санааг бол танилцуулахдаа бол харуулдаг. It's obvious буюу энэ нь ойлгомжтой байна гэсэн утгатай үг. It's apparent that people have access to buy foods from imported from various countries in some places. За тэгэхээр хүмүүс access гэх боломжтой байна. Өөрөөр улсуудын үнсийг авах боломжтой байна. Дараагийн хэсэгт нь би юуг бичих ёстой юм бэ гэхээр сүүлийн өгүүлбэрт болохоор би эссенийхаа яагаад ингэж позитив бодож байгаа шалтгааныг нь бичих ёстой. Олон хүмүүс үнийг бол тодорхой хийдэггүй болохоор энэ дээр бас их оноо алддаг. Тэгэхээр би яагаад позитив гэж бодож байгаа бэ гэхээр нөгөө choice, mode, quality гэснийг бодож байна, тийм ээ. За тэгэхээр би энийг бичиж. This essay wholly considers this brand beneficial. За for the reasons that. За үүнийг би positive буюу өөрөөр хэлбэл beneficial гэж бодож байна. For the reasons that гэвэл дараах шалтгаанаас. The diversity of food items leads to greater choices. Өөр ялгаатай хоолууд нь болохоор илүү олон сонголтыг өгнө as well as higher quality for consumers. Мөн хэрэглэгч нарт илүү өндөр чанарыг өгөх болно. За би ингээд ихнийхээ параграфыг биччихлээ. Одоо би яхаа үндсэн параграфыг бичнэ. Үндсэн параграфыг би бичихдээ эндээ гаргасан санаануудыгаа дэлгэрүүлнэ гэсэн үг. За тэгэхээр та бүхэн харж байгаа ногооноо харуулсан болохоор миний гаргаж байгаа үндсэн санаанууд шар болох юм бол нэмэлт тайлбар энэ оранж юм нь болохоор миний гаргаж байгаа example. Тэгэхээр би example-ыг ерөөхдөө бол би хэлээгүй байсан. Гэхдээ би энэ дээр бичих хугацаа дэлгэрүүлсэн байгаа. За тэгэхээр эхний өгүүлбэр маань болохоор because we can shop for various foodstuff at grocery stores, we have an ability to choose from more options. За яагаад бид нар болохоор
хүнсний дэлгүүрүүдэд янз бүрийн хоол авах боломжтой болсноосоо болоод олон сонголттой болж байна. За үүнийг тайлбарлал юу гэсэн үг юм бэ гэвэл in most developed countries it's a common sight that consumers can purchase edibles and beverages from distant places. Би food энийг өөрөөр edibles and beverages гэж хэлжлээ. Тэгэхээр маш олон хөгжингүй улсуудад хэрэглэгч нар идэх болон уух зүйлээ холын улсаас авах боломжтой болж байгаа нь нийтлэг төрөх боллоо. Жишээ авъя. За хүн болгоны мэдих жишээг бодох юм бол би Монголынхоо номын ч юм уу гэхээс илүүгээр Costco-г авчи Америкийн дэлгүүр. Take Costco for example. The multinational food outlet where consumers can buy avocados and papaya imported from Mexico. За Costco-г жишээ аваад үзье. Жишээ авахдаа би for example гэхээс өөрөөр take Costco for example гэж арай 7.5-8 ашиглагддаг үгийг ашиглалаа. Энд гэх юм бол яах вэ гэхээр хэрэглэгч нар маань болохоор папая болон авокадог Мексикоос импортлж авч болж байна. And minced mutton from ship in Australia. За тэгээ өөрөөр Австралийн болохоор хоньны махыг авч болж байна. За нэмээд moreover the diversity of food products suit different individuals. Өөрөөр би consumer-ийг individuals гэж авъя. Food products болгочих. Нэмж хэлэхэд хоолны ялгаатай байдал нь өөрөөр хүмүүст тохирно. For example, while people allergic to dairy products can consume vegetarian-friendly alternatives like almond milk. За жишээлбэл хүнсний сүм бүтээгдэхүүнээс харьцалтай хүмүүс маань болохоор цагаан олднуудад болохоор ээлтэй байдаг almond milk гэсэн сүг ууж болдог байхад calorie conscious shoppers can browse from low calorie alternatives when preparing meals. Мөн калорид анхаарж байгаа хүмүүс маань болохоор харин калори багатай хоолыг хоол хийхдээ авч болно. За би ингээд ерөнхийдөө санаагаа баяжуулаад дэлгэрүүлээд ер нь бол яах вэ гэхээр солон сонголт болоод олон хүмүүс тохирно гэсэн санаанд төвлөрж бичлээ. Дараа нь би болохоор бизнес талаас нь харж бичиж байгаа. За энэ дээр би юу гэж ярих вэ гэхээр better quality and cheaper foods гэсэн дээр төвлөрнө. За тэгэхээр яг яаж төвлөрөх вэ гэвэл business competition will result in better product and drive prices down гэснийг дэлгэрүүлье. За furthermore нэмж хэлэхэд greater sources of edibles available to shoppers can help regulate food standards and bring the prices down. За нэмж хэлэхэд болохоор өөр олон тийм ээ source олон газраас ирсэн идэх юмнууд нь хэрэглэгч нарт regulate food standard буюу хоолны стандартыг болохоор ингэж тогтворжуулахад сайжруулахад бол тусламжтай. Мөн үнийг буулгана. Яаж юу гэсэн үг юм бэ гэхээр би тайлбарлая. If more food suppliers contributed to food markets, inferior quality foods, inferior гэдэг нь болохоор bad буюу муу, чанар муу гэсэн үг. Inferior quality foods would vanish from markets, which could give chances to businesses selling healthier and safer food items. За би энэ дэр хэрэгээр албаар second conditional дүрмийг бол ашиглаж байгаа. Ягаад гэхээр энэ дээр бол conditional-ыг ашиглах юм бол өндрөө наах магадлал маш сайн байдаг. Тэгэхээр маш олон одоо хоол нийлүүлэгчид хүнсний захууд руу ингээд хоолоо нийлүүлээд байх юм бол чанар муу бүтээгдэхүүнүүд нь зах зээлээс гарна, алга болно. Энэ нь болохоор эрүүл мэндийн мөн аюулгүй хоол зарж байгаа хүмүүст бизнесүүдэд тус болно. За миний дараагийн санаа бол also in the world of cruel business competitions across the world, cheaper but better products survive and are placed in supermarket shelves. За мөн бизнесийн одоо ингээд харгас ертөнцид бол хямдхан боловч илүү сайн одоо бүтээгдэхүүнүүд нь болохоор ингээд үлдээд тэгээд супермаркетуудын тавиур дээр бол тавигддаг. За тэгвэл та миний жишээ. As a result, national chocolate brand like Golden Gobi in Mongolia could equally compete against global sweet manufacturer like Hershey's on the basis of price and quality. За жишээлбэл тийм ээ.
National chocolate brand like Golden Gobi. За Монголын үндэсний шоколадны брэнд болох Golden Gobi-ийн дэлхийн томоохон амттан үйлдвэрлэгч Hershey-тэй үн болоод чанараараа өрсөлдөх боломжтой болж байна. За дүүрэх параграф дээр юу оруулах вэ гэвэл өгдсөн асуултыг би өөрийнхөө үгээр давтах ёстой. Мөн өөрийн үзлийг давтан илэрхийлнэ буюу би positive гэж бодож байгааг сануулна. Эцэст нь дэвшүүлсэн санаагаа ахин сануулна. За тэгвэл энийг юу гэж бичиж болох вэ гэвэл in conclusion эцэст нь хэлэхэд энийг бол заавалчгүй бичих ёстой. Энийг өөрөөр олон янзаар бичих гээд орлоод хэрэггүй. Тэгсэн ч онооч нэмэхгүй шүү. In conclusion, the fact that supermarkets across the world are increasingly embracing international foods is definitely positive development. За, эцэст нь хэлэхэд тийм ээ. The fact that гэдэг нь болохоор маш их гоёмсог үг. Та бүхэн бас сураад аваарай. За, супермаркет дэлхийн супермаркетууд болохоор улам ихээр өөр олон улсын хоолыг ингээд embrace буюу хүлээн авч байгаа нь definitely positive development буюу үнэхээр эерэг зүйл юм аа. For it not only raises food standards. Энэ нь болохоор хүнсний чанарыг дээшлүүлээд сонгохгүй and allows for greater shopping diet options. Мөн хоолны diet гэдэг нь болохоор тийм ээ идэх хоолны цэсийг ингээд нэмэгдүүлж байна. За та бүхэнд болохоор өнөөдрийн ингээд conclusion хэсэг хэрхэн бичихийг жишээтэйгээр үзүүллээ. За та тэгээд үзэж байхдаа ямар нэгэн байдлаар ойлгодоогүй зүйл ахмал комент хийлтэйгээр мөн дараагийн цовруулууд дээр ямар асуултан дээр ямар төрлийн бичих хэсэнд дэлгэрүүлэнгүй хичээл авахыг хүсэж байвал комент зүйлтэйгээрээ би хамгийн ерөнхийдөө хүмүүс хүсэж байгаа зүйлийг нь харж агаад бичлэг хичээх болно. За үзсэн бүгдэд нь баярлалаа. Bye bye.